Одоо бүгдээрээ 6 хасах 8 гэсэн координатаар өгөгдсөн цэгийг координатын хавтгаад тэмдэглэе. За тэгэхээр энд координатын хавтгаа манд байна. Энэ бол хэвтээ тэнхлэг буюу x тэнхлэг. Харин энэ бол босоо тэнхлэг буюу y тэнхлэг. За тэгэхээр цэгийн координатуудын дараалал маань ямар байдаг вэ гэхээр эхний координат нь x координат, харин хоёр дахь координат нь y координат байх ёстой. Тэгэхээр эдгээр нь бидэнд юу хэлж байна вэ гэхээр x координат нь 6, x координат нь 6, энэ нь x тэнхлэг дээр 6 хүртэл тоолно гэсэн үг. За тэгэхээр тоолъё. 1 гэж чинь тэгээд 2 энд байна. Тэгээд 3, 4, 5. Тэгээд x тэнхлэгийн дагуу 6 руу шилжсэн байна. Бид тиг гэсэн цэг дээрээс эхэлсэн. Энэ маань бол манай тооллын их байгаа. Тэгээд бид яг 6 руу шилжсэн. Энэ хэсэг нь энд байна. 6 хасах 8-ын 6-г харуулж байна. Одоо манай y координат нь хасах 8 байгаа. Энэ нь босоо тэнхлэгийн дагуу 8-аар доош шилжинэ гэсэн үг. За бид үүнийг харж байна. За би үүнийг 2-2-оор нь хийчихье. Тэгэхээр энэ бол 1, энд харин хасах 2, энд хасах 3, энэ нь хасах 4, хасах 5, хасах 6, хасах 7, хасах 8. Тэгэхээр бид баруун гар тийшээ 6, мөн доош нь 8-1 шилжинэ. Бид баруун тийш 6-гаар шилжээд тэгээд доошоо 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-1 шилжээд энд ирнэ. Тэгэхээр энэ бол манай 6 хасах 8 гэсэн цэг юм. Мөн та бас ийм аргаар шилжиж болно. За юу вэ гэхээр энд байгаа 6 руу шилжээд бид энэ шулууны дагуу шилжинэ. Мөн эндээс цааш яваад y координат нь хасах 8. Тэгэхээр энэ шулууны дагуу гэсэн үг. Тэгээд эдгээрийн огтлцол нь энэ координат. За энэ 6 нэгжээр x тэнхлэгийн дагуу шилжээд дараа нь y тэнхлэгийн дагуу 8-аар доошоо шилжиж байна. Энэ бол миний хэрэглэх дуртай арга юм аа.